Батбаяр төлөөлөгч асуулт санал цугтаа. За баярлалаа. За дахин хүрэлцэн ирсэн нийслэлийн эрхэм төлөөлөгчид, нийслэлийн засаг даргын хамгийн газар болон харьяа байгууллагын удирдлагууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн мэдчилье. За миний би сая тойрог дээр ажиллаж байгаад сая шууд хуралдаа хүрэлцэн ирлээ. Тодруулж хэлэх юм бол Сонгон хайрхан дүүрэг Баян өшөө бүс дээр бас ажиллаж байгаад ирлээ. За манай Баян өшөө бүс бол удааны голомт гэж хэлж болохоор ийм бүс байгаа. За өмнөх жилүүдтэй харьцуулахад бол энэ жил бол манай Баян өшөө бүст бол удааны түвшин бол мэдэгдэхүйц буурсан байна гэж уулзсан аж ахуйн нэгжүүд болоо иргэдмэн бол дуу нөхдөөр бас сая уулзалтан дээр бол хэлж байгааг бас энд байгаа эрхэм төлөөлөгч та бүхэнд бас хэлхийг хүсэж байна. Энэ бол энэ цаг үед энэ агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгж байгааг бас нэгэн илэрлэл гэж миний хувьд харж байна. Тийм учраас хотын дарга болон холбогдох албаны хүмүүстээ бас урам зориг өгч та бүхэнд бас ажлын амжилт юуны өмнөөс хүсье. За тэгээ хэлцэж байгаа асуудалтай холбоотой танилцуулгатай холбоотой хоёр тодруулах асуулт байгаа. За нийтдээ нийслэлийн хэмжээнд 425 борлуулалтын цэгээр төлш нүрсийг бас түгээж байгаа юм байна. За энэ яг бодит байдал дээр хүртээ хэмжээ нь хэр хангалттай байгаа вэ? Цэгүүдийн хооронд энэ жигд бус хуваарлтын асуудал үүсэж гарч байгаа юу? За өмнөх жилүүдтэй харьцуулахад иргэдийн гомдол мэдээллийн тоо харьцуулахад буурсан байгаа юу, өссөн байгаа юу гэдэг нэгдүгээр багц асуултыг асуумаар байна. За хоёрдугаар танилцуулган дээр 26 онд 51 мянга, 27 онд 52 мянган өрх буюу нийтдээ 103 мянган өрхийг 2 жилийн хугацаанд ногоон бүсд шилжүүлнэ гэж танилцуулагдлаа. За энэ том шилжилтийг хийхэд бол хувь төлөөлөгчид маш сайн дэмжиж ажиллахаа илэрхийлье. За энэ шилжилтийг хийхэд санхүүжилт болон техникийн нөхцөл байдлууд бүрэн тооцоологдсон байгаа юу? За та бүхэн эрсдлээ яаж тооцож харж байгаа вэ гэсэн энэ хоёр асуултыг тодруулж асууя. Баярлалаа. За амар түвшин дарга хариулъя. За Батбаяр төлөөлөгчд хариулъя. За бид нэр 9 сарын 15-нд нийтдээ 397 борлуулалтын цэгтэй бол эхэлсэн байгаа. За эдгээр борлуулалтын цэгүүдийг бол мэдээж дүүргээс нь болон хороодынхын саналаа шин авч үзээд за мөн байршлын хол ойроор нь бол авч үзээд эхлүүлсэн байгаа. За сарын өмнө бол бид нар дахиж газар дээр нэрээд за иргэдээс ирж исэн гомдлуудыг бол бүгднгийн авч хилцэж үзээд иргэдийн бүх гомдол гарсан иргэдтэй нь холбогдоод за 397 цэгийг бол 425 цэг болгож бол нэмэгдүүлсэн. За мөн энэ нэмэгдүүлсэн цэгүүд бол иргэдээс ирсэн гомдол, иргэдээс ирсэн санал хүсэлтийн дагуу бол нэмэгдүүлсэн ба. За зарим асуудал дээр юу гарсан байх юм бол цэгүүдийг бол дүүрээс ирсэн зарим саналууд дээр нь бол цэгүүд нь бол хит ойрхон байсан. За хит ойрхон байсан цэгүүдийг бас ингээд буулгаад зайг нь бол ингээд холдуулах бас ийм дотоод менежментийн ажлууд дээр нэг ганц хоёр цэг дээр бол явсан. За иргэдийн ирж байгаа гомдол нь 425 цэг болсноос хойш бол нүүрсний цэгийн гомдол бол ерөнхийдөө бол ирэхэ болсон. За яг энэ дээр бол оргил цагийн үед бол ямар гомдлууд ирж исэн бэхэд бидний яг нөгөө хотуулаа системтэй бүртгүүлээд нөгөө хотуулаа систем рүү шилжих процедур дээр бол иргэдээс бол нэлээх гомдол ирж исэн. За иргэн болгон дээр нь тулж ажиллаад за нийтдээ 102 гаруй мянган иргэний гомдлыг бол ингээд сар хүрэхгүй хугацаанд бол бүгднийг барагдуулаад жигдэлсэн байгаа. За нийтдээ манай Улаанбаатар хотод сайн картаар 285 мянган гаруй өрх сайн картаар бол нүрс авч исэн. Тэгсэн мөртлөө нүрс түлж байгаа айл өрх нь бол тоолоод өгөхөөр 172 мянга байдаг. За энэ тоог бол ингээд бууруулад бол ажиллаад за яг систем дээр бүртгэлтэй 152 мянган айл бол яг өнөөдрийн байдлаар бол нүрсээ аваад явж байгаа. За бусад 20 мянган айл нь бол сайн картаар бол ингээд хуучин аргачлаар бол нүрсээ аваад явж байгаа. За ямар ч юм бол иргэдээс бол одоо бол яг ирж байгаа цэгтэй холбоотой за мөн юутай борлуулалтын цэг за мөн хатуулаа систем нүрс худалдаж авах асуудал дээр бол иргэдээс гомдол ирэхэ болсон. За одоо дараачийн ирж байгаа гомдлууд бол 150 м2-аас дээш айл өрхүүдэд 7 шуудаа нүрс хүрэлцэхгүй байна.
За энийг нэмж өгөөч гэдэг хүсэлтүүд бол айл өрхөөс бол ирсэн байгаа. За энэ чинь 150 м²-аас дээш суудад амьдарч байгаа нүүрс төлж байгаа айл өрхүүдийн 7 оны хэрэглээг бол бид нар 10 хүртэл бол ингээд нэмж өгч за асуудлыг бол шийдвэрлсэн байгаа. За одоо бол ингээд нүүрстэй бол нүүрсний цэгтэй холбоотой, хатуулаа системтэй холбоотой. За энэ бол юу байгаа. За нийтдээ бол 150 м²-аас дээш айл өрхүүд бол 2024 айл байгаа. 172 мянган нүүрс төлж байгаа айл өрхөөс 2024 айланд байгаа. За энэ бол яг адилхан хотуулаа системийн аппликейшн дээр нь бид нэр эрхийг нээгээд өчөж байгаа. За тийм болохоор энд ямар нэгэн хэрүүл маргаан бол байхгүй. За газ шилж байгаа айлуудыг бол эхний 50000 айлыг бид нар энэ пайлот төстэй бол амжилттай хэрэгжүүлэх ёстой. За энэ дээр бол нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, за дээрэс нь бол Дэлхийн банкных ингээ хамтраад ажиллаж байгаа. За энэ бол 2026 оны 6 сард энэ хоёр байгууллагаас дүгнэлт нь гарна. За хэр хэмжээний бол юу явж байгаа? Дэлхийн банк нь хэд эдийн засгийн судалгааг нь хүртэл хийгээд явж байгаа. Хэмнэлт нь хэр их үүсэж байгаа? Үнэхээр хүнийх нь амьдралд нь хэмнэлт болохоор нь болохгүй байна уу? Монголын нөхцөл дээр нь энэ нийцхээр өнөө нийцхэргүй байна уу гэд. За дээрэс нь бол эрүүл мэндийн судалгааг нь хүртэл бол нэгдсэн үндэсний байгууллага хүүхдийн сан хүртэл хүүхдэд нөлөөлж байгаа эрүүл мэндийн нөхцөл байдал, тухайн айл өрхөд амьдарч байгаа хүүхдийн нөхцөл байдал гэд. Койка нь бол хууль эрх зүйн өөрчлөлтээр нь бол ингээд хамтраад ажиллаж байгаа. За эдгээр ингээ 3 байгууллагатай ингэж хамтарч ажиллаад энэ 3 байгууллагын үндсэн дүгнэлтээр нь бид нэр суурлаад бол дараачийн том ажлаа бол эхлүүлэх шатандаа бол ороод явнаа. Энэ 3 байгууллагын үндэслэл дээрээс нь 50000 айлынхаа газны шилжилт ингээ амжилттай болоод 50000 айл нь өөртөө эдийгээ саашаагаад үнэхээр шилжилтийг хийяас үнэхээр энэ сайн байна гэдэг зүйл дээрээ тулгуурлаад дараачийн алхмуудаа бол хийгээд явсан үү. Ясна. За тийм явж байгаа. За тэгээ энэ 50000 айлынх бол бид нэр карбон кредиттэй бол шууд шилжүүлж байгаа. Монголын түүхэнд анх удаа бид нэр карбон кредитийг бол ингээд олон улсын зах зээл дээр бол арилжаалаад нийтдээ 168 сая төгрөгийн карбон кредитийг бол энэ үйл бол яасан. Энийг дахиад бид нэр 50000 айл руу явах юм бол энэ чинь дахиад 50 дахин үржигдэнэ л гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо бидний орж иж байгаа тоног төхөөрөмж хэрэгжилж байгаа үнэтэй 168 сая төгрөгийн бол хэмнэлт үүсээд явж байна гэсэн үг. Тийм болохоор карбон кредиттэйгээ бас уялдуулж энэ явах хэрэгтэй. Карбон кредитийг уялдуулахын тулд энэ нүүбийн болон Дэлхийн банкны байгууллагууд нь бас нааштай судалгаагаа гаргаж өгөх хэрэгтэй. Үнэхээр энэ карбон кредитийг багасгах чинь, карбон ялгарлыг багасгах чинь гэдэг бас дүн шинжилгээ нь энэ 3 байгууллагаас хэрэгтэй байгаа. Тэгээ байгаль орчны яам дээр бас энийг бол харьцуулаад бэлдээд явж байгаа. Яг л олон улсын зах зээл дээр заавал манай байгаль орчны яамнаас бас нөө нэг зөвшөөрлийг авах хэрэгтэй. Энэ бүх ажлуудыг бол бичиг цаасны ажил эд дундаа ороо явж байгаа.